Дасгалжуулагч хүн хоолны төлөвлөгөө диет бичдэг үү? Зуны кредит цуглуулах хичээлээр юу гэсэн талаар товчхон хуваалцъя. Асуултын хариулт ганц л нөхцөлд тийм тухайн хүн мэргэжлийн диет хүн эсвэл хоол ижилийн мэргэжилтэн хүн байх тохиолдолд. Эзэмсэн гэрчлэгээ маань Америкийн нэгдсэн улсын хууль тогтоомжид хамаардаг тул клиентийг тийм юм ид гэж ерөөсөө хэлж болдоггүй. Өөрөөр хэлбэл гэрчлэгээ эзэмшигчдийн дотор олон зүйлийг хийхээс гадна тийм зүйл хийж болдоггүй талаар чухал сургалтуудыг ордгуудын нэг нь л дээ. Бид 2 жил тутам гэрчлэгээ сунгахдаа 2.0 кредитийг цуглуулах учиртай ба үүнийг янз бүрийн аргаар цуглуулж болдгуудын нэг нь вебинар хичээл. Энэ удаагийн хичээлээр би хоол тэжээл, шим тэжээлийн мэргэжилтнүүдийн талаар яриаг сонссон. Үүнд бол доктор Алисон Штрабер хоол тэжээл ба диетологийн академик шинжилгээ ухааны ахлах ажилтан. За Justin Robinson Sparks хоолны тэглэмийн мэргэжилтэн. За 3 дахь нь бол Liz Fusco Америкийн нэгдсэн улсын Олимп Паралимпийн хорооны хөнгөний тамирчны зөвлөх гэсэн 3 нэрийг сонслоо. Тэгэж Америкийн гэрчлэгийг эзэмшдэг болохоор тус улсад хамаатай бодлогуудын талаар үзэх ба 5 жил тутамд батлагддаг шим тэжээлийн зөвлөм чимээх томоохон бичиг баримтын талаар энд ярилцсан байгаа юм. Тэгэхээр тус бичиг баримтыг батлахдаа нэгдүгээрт Америкийн нэгдсэн улсын хөдөө аж ахуйн салбар тэнхэм хормоноос, хоёрдугаарт зөвлөмж стандартыг боловсруулах 15 гишүүдийн зөвлөхөөс бүрдсэн байдаг. За 3 дугаарт системчлэн хяналт мета-анализ засгийн газрын тайлан зэргүүдээр шалгаж баталдаг ийм чухал зөвлөмж байдаг. Энэ зөвлөмжийг арга зүйн талаас нь болвол нэгдүгээрт ёс зүйн хязгаарлалтуудыг хийх ёстой. Хоёрдугаарт судалгаанд суурилсан мэдээж салбар шинжилгээ ухааны академик судалгаа бичвэрүүд дүгнэлт зэргүүдийг харгалзаж үзэх нь бол тодорхой. За гуравдугаарт бол туршилт ажиглалтуудыг хийн. Энд дурдсан бас нэг чухал зүйл бол мэдээж энэхүү зөвлөмжид бол ямар ч улс төрийн болон лоббичны нөлөө орохгүй гэсэн тийм чухал заалт байсан. Тус мэргэжилтнүүдийн ярианы 2 дахь гол сэдэв бол дасгалжуулагч хүний ажлын хамрах хүрээ тодорхойлтын талаар байдаг. За мэдээж энд бол бид энд заагдсан маш олон зүйлсүүдийг хийх талаар мэдээж байж байна. Нэгдүгээрт хамгийн чухал зүйл мэдээж дасгалжуулагч хүн бол тухайн клиентийн хөтөлбөрийг боловсруулж аюулгүй удирдан явуулах зорилготой ийм ажлын байрыг тийм ээ. За эрүүл мэндийн түүхий ярилцлага, за зөв дасгалын арга барил, за хувь хүмүүсийн дасгалын хөтөлбөрийг эхлүүлж дагаж мөрдөхтөн дэмжлэг үзүүлэх ч юм уу тийм. За мэдээж бас үйлчлүүлэгчийн нууцлыг хамгаалах гэх мэтчлэн маш олон зүйлсүүдийг бол дахин дурдж байсан. За энэ ч бас нэг тэмдэглэж хэлэх өөр нэг зүйл бол нэмэлт бүтээгдэхүүн буюу supplement-ийг дасгалжуулагч хүн бол ерөөсөө зарах эсвэл энийг санал болгохыг бас ер нь хориглодог. Өөрөөр хэлбэл тухайн тэр клиентийн эрүүл мэндийн асуудалтай шууд холбогддог рискийг үүсгэж байгаа учраас тэр тус хичээлийн 3 дугаар зүйлд хоол ижилийн мэргэжилтнүүд олон асуултуудыг асуух замаар үйлчлүүлэгчийн талаар хэрхэн мэдээллүүдийг олж авах талаар байсан. За тэдний зорилго нь юу юм те? Тэднийг өмнөх туршлагаар нь хоол ижилээр ажилласан болон ямар ажиллаагүй диетүүд байсан бэ гэх мэт шин те. За 3 дугаарт тэдний хоол ижилийн талаар хэдийн мэдж байгаа зүйлсүүд нь яг юу юм бэ те? Цаашлаад ажил амьдралын баланс нь юу вэ? Тэдний нийгэм эдийн засгийн статус, за зөвлөмжийг дагаж мөрдөх боломжтой эсэх талаар бас асуудаг. За мэдээж бас ус хэр уудаг вэ гэх мэтчлийн асуултуудыг асууд юм байна. За эцэст нь мэдээж эдгээр бүх зүйлсүүдийн их сурвалжийг та бүхэнд энд харуулъя. За энэ дотроос засгийн газраас нь хэрэгжүүлдэг Choose My Plate gov гэх сайтн дотор байдаг тухайн тэр тавганд хоолны шим тэжээлийн харьцааг яаж харах боломжтой вэ гэдэг тийм зөвлөмжийг энэ ч тайлбарлсан байдаг.